Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр бид Филиппиний алдартай Wattpad зохиолч Night in Black-ийн сая уншигчдыг байлдан дагуулсан супер хийд бүтээл болох Hell University буюу Тамийн их сургууль цувралын эхний бүлгийн үйл явдлыг товчхон хүр болно. Кино эхлэхэд харанхуй ойд амьсгаатан гүүх нэгэн охиныг харуулснаар эхэлнэ. Өмссөн хувцсыг нь харуул тэр оюутан бололтой. Биеэр нь дүүрэн шарах сорив шавар шавхаа болсон ч тэрээр айцтай автан тасралтгүй уйлсаар урагш зүтгэнэ. Тэр бууж өгөхийг огтхон ч хүссэнгүй. Өвдөлтөө төвчин хин нэгэн сонсох болов хэмээн хамаг чадлаараа тусамж ирэн хашгирах боловч гинт чулуунд тэглэн хүчтэй унаж орхив. Яг энэ мөчөд түүний бүх найдвар тасарч бүх зүйл ингээд дууслаа гэж бодох зуур ард нь хин нэгэн гарч ирээд түүнийг шүүрэн авч хулгайлан отох нь тэр. Үүнээс хойш бүтэн жил өнгөрч хичээлийн шинэ жил эхэллээ. 6 залуу их сургуульд исгээр замд гарах боловч ойд төрчихнө. Тэд газрын зураг харан зүгээ олохыг хичээж удаан алхасаар нөгөөх охины хулгайлагдсан яг тэр газарт ирдэг. Энэ үед тэдний нэг болох Зинад нэг л эвгүй аюултай мэдрэмж төрнө. Тэрээр хот руу буцъя. Бүр сургуульд орох бодлоосоо ч буцлаа гэж хэлэх боловч найзууд нь түүнийг шоолон цааш явахыг шаарддаг. Ингээд тэд цааш алхасаар ядарч туйлдан цангаж эхэлнэ. Зина бүр тамирдаж унахын даваан дээр Дэвид түүнийг яг амжиж түшин авлаа. Дэвид түүнийг тайвшруулж дэрэгдэн байгаа цагт ямар ч аюулаас хамгаална гэж зөөлнөөр амлана. Тэр Зинад сайн болох нь илт харагдах бөгөөд Зинаач түүний халамжинд дотроо баярлана. Тэд цааш явсаар эцэст нь нөгөөх их сургууль дээрээ ирэхэд хаалга нь тас түгжээтэй байлаа. Тэд хичнээн дуудаж нүцсэн ч хинч хариу өгсөнгүй. Урам нь хугарсан залуус буцхаа шийдтэл гинт ард нь нэгэн хамгаалагч гарч ирнэ. Тэрээр хаалгыг онгоолгоод тэднийг тотовш орох эсхийг асуув. Сургууль яг л хаягдсан балгас шиг харагдах тул залууст айц төрж буцаад явах гэтэл хамгаалагч удахгүй харанхуй болно. Ойд үлдвэл зэрлэг амьтдын хоол болно шүү гэж сануулна. Уух усан ч дуусч байсан тул тэдэнд хамгаалагчид итгэн дотогш орхоос өөр сонголт үлдсэнгүй. Гэвч тэднийг ормогц хамгаалагч шууд л хаалгаа тасгийлгэн төгччихүн тэр. Хамгаалагч тэднийг захирлын өрөө рүү дагуулж явах замд Зина нэг л хачин зүйл анзаарна. Сургуулийн оюутнууд тэдэн рүү маш эвгүй хүйтэн харцаар ширтэж байлаа. Гинт оюутнууд хоорондоо хэрцгийгээр зодтолдож эхлэв. Манай хэд ч шоконд орж гайхширч байхад хамгаалагч маш таймнаар энэ бол байдгал зүйл гэд Тамийн их сургуульд тавтай морил гэж хэлдэг. Захирлын өрөөнд ороход захирал эмэгтэй өөрийгөө танилцуулж сургуульд ийсэх анкет бүглүүлнэ. Тэрээр энд бүх зүйл хоол унд нь хүртэл үнвэ гэдгийг онцлов. Залуус ч үүнд нь гайхаж бас олдуурхан эсгээр шийднэ. Гэхдээ захирал тэдэнд нэг хатуу сануулга өгсөн нь. Энэ сургууль бол бусад сургуулиас шал өөр. Өдөр бүр яг оройн 19 цагт цусд шүн гих зүйл эхэлдэг. Энэ үед оюутнууд юу дуртайгаа хийж бүр хоорондоо зодтолдож нэг нэгнээ хүнөөсөн ч чөлөөтэй гэх нь тэр. Зена үнийг сонсоод маш их айж шууд явахыг хүссэн ч найзууд нь түүнд итгэсэнгүй. Түгээр л тэднийг айлах гэсэн тоглоом байх гэж бодцооно. Тэд ердөө ганцхан хоноод хэрвээ үнэхээр аюултай санагдвал маргааш нь явцгаая гэж тохиролцоо. Захирал инээмсэглэн тэднийг Тамийн их сургуульд дахин угтаж хамгаалагчаар дотор байрлал нь хөргүүллээ. Өрөөндөө орж түүхнсний дараа Дэвид Зенаг нэг л санаа зовсон бодолд автсныг анзаарч юу болсныг асууна. Зена захирлын хэлсэн үгэнд санаа зовж энд хин нэгэн бэртэж гэмтэх үе гэхээс айж байгаагаа хэлв. Харин Дэвид инээж зүгээр л дүрмээс ахиулах гэж айлгаж байгаа юм гэд түүнийг урт хоолны аянд ядарсан тул сайн амарч авахыг зөвлөнө. Гэвч Зенагийн нойр хүрсэнгүй. Тэр ганцаараа гарч сургуультай танилцахаар шийдэв. Алхасаар цэцэрлэгт хүрээлэнд ирж суутал гинт баг зүүсэн нэгэн оюутан гарч ирээд хажууд нь суучих нь тэр. Тэр оюутан шархтаж цус нь гоожиж байхыг хараад Зена баг зэрэг сүрдэрч нөгөөх залуу түүнд ямар ч гим хүрэхгүй гэдгээ хэлж тайвшруулна. Тэгээд тэр Зенад нэг хутга сарвайж удахгүй чамд энэ хэрэг болно гэлээ. Мөн тэрээр одоо 18 цаг 30 минут болж байна. Цусд шүн эхлэхэд ердөө 30 минут үлдлээ гэж сануулав. Айдаст автсан Зена ухсахын босч дотор байрлуугаа чавхтана.
Энэ үед Дэвид бусадтайгаа уулзан тэд өөрсдийгөө хамгаалахын тулд бэлтгэл хийж илүү хүчтэй болох хэрэгтэйг сануулж байлаа. Гэвч найзууд нь сургууль дээр зодтолтохыг зөвшөөрдөггүй гэж гиннээр итгэсээр байсан тул түүнийг огтхон ч тоосонгүй. Гинт найз охиных нь чанга хашгирах чимээ гарч бусад нь сандралдан гүйж очтол тэр ердөөл ямар ч интернет, Wi-Fi байхгүйд бухимдаж эндээс явахыг хүссэндээ л орилж байсан нь тэр. Яг энэ үед Зена үхтгий айсан байртай өрөөнд амьсгаад нь орж ирнэ. Тэр цэцэрлэгт юу босныг бүгдийг нь ярьж, цус шүн эхлэх гэж байгааг сандран анхааруулав. Тэгтэл цагийн зүү яг 19 цагийг заалаа. Сургууль даяар нэвт шуурд хэртгийм тохиолдол хангамж хаа сайгүй байсан оюутнууд нүд ирэмхийн зуур шууд л бие биенээ хүнөөхөөр дайрч эхлэх нь тэр. Энэ бүхэн тоглоом биш, жинхэнэ болохыг ухаарсан манай хэд шоконд орж айдсаар хүлэгдэнэ. Тэд маш хурдан хаалгаа давхар түгжиж, аднаас хэн нэгэн орохыг хааж, хүнд ширээ түлхэж тавь. Ингээд тэд шүнжэнгөө үххийн айцаар дүүрэн, гадаах коридорт хүмүүс бие биенээ хэрцгийгээр тасчин хаяж буй чимээг сонсон хүссэн мэт сууцгаалаа. Тэд ингэж нуугцаар арайхийн өглөөний нартай золгов. Гэвч нар мандахад бүх зүйл өчигдрийн хөөсөө огт өөр болсон байлаа. Тэд шууд л захирал руу гүн очиж сургуулаас явуулж өгөхийг шаардсан боловч захирал тас татгалзав. Тэрээр та нар нэгэнт энэ сургуульд хүл тавьсан л бол хизээж буцаж гарахгүй гэдгийг хатуухан бөгөөд хүйтнээр ойлгууллаа. Мөн яг одоо хичээлдээ явахгүй бол маш их харамсах болно гэж сүрдүүлв. Айдаст автсан тэдэнд үгэнд нь орохоос өөр сонголт байсангүй. Зена болон охид сургуулийн дүрмд хувцас өмсөхөөр угаалгын өрөө рүү орно. Хувцас солих зураа тэд гайдлыг маш нухацтайгаар ярилцаж нэг л зүйл дээр бат тогсов. Эндээс амьд гарьяа л гэвэл хамтдаа л тэмцэх ёстой. Гэвч тэдний энэ нууц яриаг сургуулийн нэгэн дээрлэхүү охин сонсчих нь тэр. Тэр охин тэднийг давхуурхан шоолж, эндээс орохыг оролцсон болгон хэдийнэ сүнс болсон. Тиймээс эртхэн бууж өг гэж хэлнэ. Тэгээд Зенагийн зүрхэнд айдас хуруулаад тавлан инээсээр цааш одов. Тэд анги руугаа явах замдаа л эндхийн өөр амьсгал нэг л биш гэдгийг дахин мэдэрнэ. Оюутнууд маш хачин аашилж хоорондоо зодтолтох нь тэдний хувьд зүгээр л өглөөний мэндчлээ мэт байлаа. Тэгтэл багш орж ирж үүмэнийг зогсов. Багш шинэ оюутнуудад өөрсдийгөө танилцуулахыг шаардлаа. Зена эхэлж араас нь найзууд нь танилцуулав. Гэтэл оюутнууд тэдний хүлээж авахын оронд илэглэн шоолж, цаас шидлэн, хуйлдан инээлтгэн тэр. Зена үүнд маш их эвүүрхэн. Хичээл таарсны дараа тэд хамтдаа гартал гинт бүгд зогтосч хүшиж орхив. Коридорт нэгэн оюутан дүүжлүүлэн өгсөн байх бөгөөд хамгийн аимшигтай нь үүнийг хинч тоохгүй байлаа. Хинч ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй нь яг л энэ бүхэн өдөр тутмын хэвийн зүйл мэт. Хожим нь тэд сургууль доторх хамгийн хүчирхэг хоёр бүлэглэлийн хооронд ширүүн дайн өрнөж байгааг олж мэднэ. Айдас улам бүр нэмэгдэж тэд буцаад анги руугаа орохоор шийдэв. Тэгтэл багш эргэж ирнэ. Гэвч маш хачирхалтай зүйл тохиолдлоо. Нөгөөх дээрлэхүү охин багшийг хоцорлоо хэмээн загнаж гарахад багш өөдөөс нь тайлбар тавихын оронд чичирхийлэн өөчлөлт гуйж удирдагчид битгий хилээч хэмээн өрөвдтэйгээр гуйж байв. Зена үүнийг шууд л анзаарна. Багш хүн оюутнаас айна гэдэг яавч эрүүл зүйл биш. Зена тэр охиныг маш аюултай нэгэн гэдгийг ухаарч түүнээс хол байхаар шийдэв. Гэвч нөгөө талд түүнд маш их сониуч зан төрнө. Тэрээр хүн бүрийн айж чичирдэг нөгөө удирдагчийн талаар тэр охиноос асууж зүрхлөв. Дэрж дээрлэхүү охин гинт түүний нүүрнээс хүчтэй зуурч өөрийнх нь хэрэгт хошууд өрөхгүй байхыг хатуу анхааруулад дүрмээ даахгүй бол үгүй шүү гэж занал хийлнэ. Гэсэн ч Зена бууж өгсөнгүй. Энэ охин ямар нэг ноцтой зүйл нөөж байна гэж мэдэрсэн тул араас нь мөшгөхөөр шийдлээ. Хичээл таарсны дараа Зена түүнийг нууцаар дагсан ч охин аль хэдийн сэжиг авсан байлаа. Охин хаягдсан газарт оронгуудаа алга болов. Зена төөрөлтөн түүнийг хайж эхэлтэл гинт ард нь нөгөө охин гарч ирэн хүзүүнд нь ямар нэг хурц зүйл тулгаж сүрдүүлв. Тэр Зенаг дахиж араас нь даахгүй байхыг сануулад газар руу хүчтэй түлхэж унаачаад юу ч болоогүй мэд цааш алхлаа. Яг энэ үед найзууд нь Зенад санаа зовцоон хүлээж байв. Дэвид түүнийг аюулд орсон байж магадгүй гэж мэдрээд араас нь хайхаар ухсхийсэн ч бусд нь түүнийг зогсов.
Тэд Зенаг хангалттай хүчтэй өөрийгөө хамгаалж чадна гэдэгт итгэж байлаа. Тиймээс Зенаг эргэж иртэл хамтдаа байж дараа нь оргох төлөвлөгөө гаргахаар тохирогцлоо. Харин Зена газар онсон чихтэй гүн бодолд автан байтал гинт өмнө нь нүдний шилтэй нэгэн хүү гарч ирэв. Тэр маш хүйтнээр Зенад хичээлээс хоцорсныг нь сануулав. Зена түүнийг үл тоон цааш явахд итэл хүү түүний гарнаас маш чанга атгаад анхааруулга өглөө. Хэрвээ дахиад дүрм зөрчвөл тэр өөрийн биеэр түүнтэй уулзраа олно гэв. Тэгээд өөрийгөө Йонг дэдэг гэж хэлчихэд тавьж явуулаад цааш алхлаа. Зена хэсэр зуур хүшчүү. Тэр нэр тахинд нь аянга шиг л бөө. Энэ залуу бол багш нарын хүртэл айж чичирдэг нөгөөх оюутны өдөртөгч байжээ. Тэр маш аюултай хүн гэдг нь хэн бүхэнд тодорхой болсон тул Зена түүнээс хол байх ёстойгоо шууд л ойлголоо. Зена ангидаа иргэн ирэхэд найзууд нь түүнийг эсэн мэнд байгаад урт амьсгаа аван тайвширсан ч арт нь шах байхыг шууд л анзаарлаа. Дэвид юу босныг байцаах боловч тэр юу ч хэлхийг хүссэнгүй. Багш нь түүний шахахыг хараад мөс авчирч өгөөд дахин хизээж ганцаараа сэлгүүцэхгүй байж дүрмээ хатуу даахыг сануулав. Зена талархаж дахин тэххгүйгээ амлана. Энэ үед Йонг өөрийн туслахуудтайгаа уулзаж байлаа. Тэр шинэ оюутнуудыг нүд салгалгүй ажиглаж тэдний талаарх бүх мэдээллийг цуглуулахыг тушаана. Ялангуяа Зенаг онцолж түүнийг зоригтойч хитрхи сониуч гэдгийг сануулав. Тэр Зенаг гарцаагүй дүрм зөрчиж орохыг оролдоно гэдэгт итгэлтэй байх бөгөөд яг тэр үед нь барьж авч хатуу шийтгэл ёстойг тушаав. Хичээл таарсны дараа бүгд дотуур байрлаваа буцах бэлтгэлээ базаах боловч Зена татгалзлаа. Тэр гадаа үлдэж цус шөнөөр яг юу болтгийг өөрийн нүдээр харахаар хатуу шийдсэн байв. Найзууд нь түүнийг зогсоохыг оролдож энэ нь үхэлтэйгээ тоглож буй хэрэг хэмээн сануулсан ч тэр огтхон ч сонссонгүй. Тиймээс Дэвид түүнийг ганцаархан нь үлдээхийг хүсэлгүй хамт үлдэхээр шийднэ. Тэд хамтдаа угаалгын өрөөнд нуугдлаа. Дэвид түүнийг тайгшуулахын тулд гарнаас нь зөөлөн атгаж Зенаж талархаж байгаагаа хэлнэ. Тэр нүрээ угаахаар толинд өөрийгөө ширтэн гүн бодолд автав. Гэтэл гинт тохиолол хангинаж эхлэв. Цууст шүн эхэллээ. Гадаш гарах мөчөд тэд хаа сайгүй зогсох, хин нэгнийг хүлээж басах уу, отож буй харгас оюутнуудыг олж харна. Зенад бүх зүйл ингээд дууслаа гэх аимшигт мэдрэмж төрөвч хин нэгэн анзаахаас өмнө Дэвид түүнийг гяс татан холдуулна. Тэр ямар ч чимээ гаргахгүйгээр сэмхэн зүхтах хэрэгтэйг сануулав. Тэд амьсгалаа хураан сургуулиар сэмхэн алхах боловч хэдийнэ оройтсон байлаа. Оюутнууд тэднийг анзаарч шууд л араас нь мөшгөж эхэлнэ. Тэд амиа аврахын тулд хамаг хурдаараа ухсхийсэн ч төд удалгүй бүслэгдэж орхив. Гарах ямар ч гарц үйцсэнгүй. Оюутнууд тэдэн рүү дайрахаар улайран ойртож ирлээ. Яг энэ мөчөд Дэвид урагш алхаж тэдэнтэй тулалдаж эхлэх нь тэр. Тэр гаднаасаа маш тайван бас зөөлөн харагддаг хэдий ч үнэндээ гайхалтай хүчтэй тулаанч байжээ. Тэрээр баруун солгоогүй цохиж хит хитэн оюутныг ганцаараа намнаж орхив. Зенач мөн зүгээр зогссонгүй. Мод шүүрэн авч өөрийгөө хамгаалж эхэллээ. Тэд хамтдаа бүслэлтийг сэтлэн гарч чадав. Тэд хурдхан шиг ховын саванд орж нуугдан амьсгалаач авасгүйгээр оюутнуудыг явахыг хүлээнэ. Арайхийн амьд үлдлээ гэж бодоод аажмаар гарч иртэл Дэвид гинт газар онож орхилоо. Түүний хөл маш хүнд шаахтаж байв. Тэр Зенаг өөрийг нь орхиод зүхтахыг шаардах ба учир нь тэр Зенад хурдаа авахд нь садаа болно гэж бодож байлаа. Түүний бие сулдаж ухаан алдах боловч Зена түүнийг орхихыг огтхон ч хүссэнгүй. Түүнийг чанга тэврээд юу ч болсон эцийг нь хүртэл хамтдаа үлднэ гэж хатуу шийднэ. Гэтэл гинт зэгсэг барьсан оюутнууд ирж тэднийг аажмаар пүрслэх нь тэр. Тэднийг гүйцээхээр зэхэж байлаа. Зенад энэ удаад үнэхээр эцсийн мөч ирлээ гэж бодогдно. Айдас түүнийг бүрэн нүмрэн авч нүдэн анаад уйлж эхлэх үед яг эцсийн секундэд нөгөөх багтаа оюутан гарч ирлээ. Тэр юу ч хэлэлгүй Зенагийн өмнө зогсоод түүнийг хамгаалав. Бусд нь түүнийг хармагцаа шууд л айдаст автан хүшгэн тэр. Тэд нэг нэгээрээ ухарж улмаар ам тэмцэн зүхтаацгаана. Зена түүн рүү шоконд орсон ч тайвширсан байртаа харж талархас илэрхийлэх боловч тэр ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Оронд нь тэр Дэвидийг үүрч дотуур байр хүртэл хүргэж өглөө.
Найзууд нь тэднийг хараад сандралтан хаалгаа онгойлгоно. Бүгд Дэвидэд туслахаар гүйлдэн ирж түүнийг сэрэхийг оролдох боловч биеийн байдал нь маш хүнд байлаа. Багтаа оюутан түүнийг зэвсгээр цохиулсан бөгөөд тэр зэвсэгт ямар нэгэн үхлийн аюултай бодис шингээсэн байсан гэдгийг тайвнаар тайлбарлав. Тэр нэгэн тос гаргаж өгөөд шаханд нь түрхэхийг захилаа. Тэгээд маш аяархнаар "Хэрвээ тэр азтай бол амьд үлдэндээ" гэж хэлв. Зена өөрийгөө буруутгах нь дотроо эмтэрч байлаа. Тэр Дэвид рүү харан төвчээртэй байж өөрийг нь битгий орхиоч гэж нулимс туслуулан гуйна. Гэвч багтаа оюутанд эргэн талархал илэрхийлэх гэтэл тэр яг л хизээж тэнд байгаагүй мэт алга болсон байлаа. Хэдхэн секундын дотор бид түүнийг багаа тайлж байгааг харах бөгөөд нүд нь улаанаар гэрэлтэж байв. Дараагийн өдөр бусд нь хичээлдээ явах боловч Зена байрнаасаа гарсангүй. Тэр бүтэн өдрийн турш Дэвидийн хажууд чимээгүй хүн ширтэн суулаа. Тэр болсон бүх зүйлд өөрийгөө буруутган дахин уучлалт гуйж байв. Гэтэл гинт Дэвид нүдээ нийлээ. Тэр бүгдийг сонссон байв. Зенаг өөрт нь тэгтлээ их санаа зовсныг мэдээд түүний нүүрэнд бяцхан инээмсэглэл тодорно. Зена тэр даруй уужуу амьсгаа авч тайвширлаа. Тэр түүнийг хурдан тэнгэрүүлэхийн тулд дуртай бүх хоолыг нь хурдханшид бэлдэж өгөв. Гэхдээ удалгүй тэр нэг хачин зүйл анзаарлаа. Дэвид өмнө нь хизээж халуун ногоотой хоолнд дургүй байсан хэрнээ одоо огт түүртэлгүй идэж байлаа. Учрыг нь асуухад тэр энэ нь бидэх хортой тэмцэхэд тусалдаг гэдгийг тайвнаар тайлбарлана. Тэр хажууд нь байсан талархаад гинтхэн энэ бүгдийг өөрт нь сайн болохоороо хийсэн үү гэж тоглоомтойгоор асуучихв. Зена таг хүшлөө. Нүүр нь улаан шууд л үгүйсгэж хэрвээ тэр энэ хорвоо дээрх хамгийн сүүлчийн хүн байсан ч хизээж түүнд сайн болохгүй гэж гүрийнэ. Тэгээд ичингүүрсэндээ түүнийг цохихыг оролдоход тэд хоёул чангаар инээлтцгээв. Хэсэгхэн хугацаанд бүх зүйл эргээд хэвийн болсон мэт санагдана. Дараа нь тэд хамтдаа сууж юу болсон талаар ярилцсан. Тэдний толгооноос нэг л асуулт салахгүй байлаа. Яагаад тэр олон оюутнууд багтай залуугаас тийм их айсан юм бол? Тэр энгийн нэгэн биш гэдгийг тэд ойлгов. Түүний ард гарцаагүй ямар нэгэн ноцтой нууц байгаа. Тиймээс тэд үннийг олж мэдхээр шийднэ. Тэд сургууль дээр эргэн очиж мэдээлэл цуглуулж эхэллээ. Тэндээс тэд шинэ оюутнуудад зориулсан угтах үдэшлэг болох гэж байгааг олж мэднэ. Гэвч бас л нэг зүйл буруу санагдана. Хүн бүр ямар нэгэн муу зүйл болох гэж байгаа мэт сандарч айсан харагдана. Тиймээс тэд сонор сэрэмжтэй байхаар шийдэв. Хичээлийн дараа тэд хамтдаа цайны газар орлоо. Зена тэдэн рүү нухацтай харж бид заавал нийтмэл байх ёстойг хатуу сануулав. Хэрвээ энэ сургуулиас амьд гарч орхихыг хүсч байвал тэд яг л нэг баг шиг хөдлөх хэрэгтэй. Бүгд санал нийлж тэдний дунд анх удаа жинхэнэ итгэгцэл бий боллоо. Үүний дараа Зена илүү их мэдээлэл цуглуулахаар шийднэ. Тэр нэгэн ээлдэг охин дээр очиж тусдаа уулзахыг хүсв. Тэд хүнээс хоол чимээгүй газар очиход өнөөх охин эцэст нь бүх үннийг дэлгэж орхилоо. Энэ газар уг нь үргэлж ийм байгаагүй. Энэ бол баячуудын хүүхдүүд сурдаг энгийн л нэг их сургууль байсан. Гэвч нэгэн өдөр галзуу эрдэмтэн өхөшгүй мөнхийн амьдрал супер хүчийг бүтээхийн тулд оюутнууд дээр туршилт хийж эхэлсэн юм. Тэр тэдэнд ямар нэгэн хачирхалтай имчилгээ хийсэн боловч туршилт бүтэхгүйтэж бүх зүйл оргонгоороо иргсэн. Оюутнууд дотор нь төгжигдэж хаа сайгүй эмх замбраагүй байдал үүсч бүлэглүүд бий болсноор сургууль оюутнуудын өдөр бүр үхэл амьдралын төлөө тулалддаг дайны талбар болон хувирсан. Энэ газар ингэж л тамийн их сургууль болсон хэрэг. Гэхдээ бас нэг зүйл байлаа. Нэг оюутан тэрхүү туршилтаас амьд үлдсэн бөгөөд хүнээс хувь илүү төсөөлшгүй хүчтэй нэгэн болж хувирчээ. Түүнийг хэн гэдгийг хэн ч мэддэггүй. Үүнийг сонсоод Зенагийн зүрх хүчтэй цохилж эхлэв. Түүний толгойд шууд л нөгөөх багтай оюутан буулаа. Тэр байж болох уу? Зена түүнийг олохоор шийднэ. Учир нь тэр л тэднийг эндээс гаргаж чадах цорын ганц хүн байж мэдх юм. Охин ярьж дуусаад хэн нэгэн тэднийг хамт байхыг харахаас өмнө яаран одлоо. Зена найзуудтай бүгдийг хэлэхээр эргэж хаалтал гинт нөгөөх дээрлэхүү охин өмнө нь зогсож байх нь тэр.
Тэр бүгдийг сонсчихсон байв. Тэр Зенагийн хувцснаас зуурч аваад маш хүйтнээр "Одоо чи энэ сургуулийн нууцыг мэдсэн болохоор хизээч эндээс оргож чадахгүй. Хэрэв найзуудтай хэлхэх юм бол тэдний амь насч бас аюулд орно шүү" гэж анхааруулад тавлан инээсээр цааш явлаа. Зена хүссэн мэтэл зогсоно. Найзууд дээрээ буцаж ирээд тэр тэнэлзэж байв. Бүх үннийг хэлхийг хүссэн ч чадсангүй. Тэр аимшиг сануулгын дараа яаж ч хэлэх вүлээ. Гэтэл найзууд нь түүнийг гайхшуулж орхив. Тэд гарах гарц болсон байлаа. Хэрэв тэд шилдэг оюутнуудын жагсаалтанд орж чадвал сургуулиас арах эрхтэй болж магадгүй аж. Зенагийн нүдэнд дахин итгэл найдвар гэрэлтэв. Тэд угтах үдшилтэд оролцож өндөр оноо авахын төлөө бүхнээ зориулахаар тохирогцлоо. Энэ үед захирал хурал зарлаж үдшилгийн үеэр зодон хийхийг хатуу хоригдсныг мэдэгдлээ. Дүрэн зөрчсөн хэн бүхнийг тэр өөрийн биеэр шийтгэх болно гэв. Тэгтэл Йонг тайзан дээр гарч ирлээ. Тэр хүн бүрийг хараа салгалгүй ажиллах болно гэдгээ зарлав. Дүрэн зөрчсөн хүн баригдаж хатуу шийтгэл амсах болно. Ингээд л бүх оюутнуудын дунд дахиад л айдас хүйдэс нүмерч ав. Зена бэлтгэлээ базаахаар дотуур байр руугаа буцлаа. Хогцлож байхдаа тэр ханан дээрх нэгэн зарыг олж харав. Йонг нарийн бичих хайж байна гин. Түүний толгойд шууд нэг санаа зурсгэв. Энэ түүний боломж байж магадгүй. Хэрэв тэр Йонгтой ойртож чадвал нөгөөх нууц лабораторийг олж магадгүй шүү дээ. Гэтэл тэнд өөр нэг охин гарч ирэв. Тэр охин ч бас уг албан тушаалыг хүсэж байсан тул Зенаг хол байхыг сануулж сүрдүүллээ. Гэвч Зенад энэ огтхон ч хамаагүй байв. Тэр цаасыг уурж нөгөө охины нүүр рүү нь шидэж орхив. Энэ нь зодон эхлэхэд хангалттай шалтгаан байлаа. Охин түүн рүү хэртхийгээр дайрч Зенаг хан руу дахин хүчтэй савлаа. Зена өөрийгөө хамгаалахыг оролдох боловч яг энэ үед Йонгийн туслах таарч Зенаг дүрм зөрчлөө гэж бодов. Тэр Зенаг цавхахоор гараа далайх яг эцсийн секундэд Йонг гарч ирлээ. Тэр туслахынхаа гарнаас тас зуурж шууд л зогсов. Түүний хоолой маш хүйтэн болж туслахтаа анги руугаа буцахгүй бол харамсах болно гэж тушаалаа. Тэр даруй айдас нүмерч тэнд байсан хүн бүр хойш ухарцгаалаа. Туслагч нэг ч өгд угаалгүй яваад өгөв. Зена цааш явахыг оролцсон ч гинт толгой нь эргэж Йонг түүн рүү хэсэг зуур ширтснээ гар дээрээ өргөж эмнэлгийн өрөөрөө аваачлаа. Тэр сорилгчид түүнийг эмчилгээг тушаагаад Зенаг зүгээр босон гэдэгт итгэлтэй болох хүртлээр тэндээ хүлээжээ. Хэсэг хугацааны дараа Зена сэрэхэд найзууд нь түүнийг тойрон зогсож байлаа. Санаа зовсон тэд юу болсныг асуухад тэр зодооны талаар мөн Йонг түүнийг аварсан тухай бүгдийг ярьж өгөв. Гэтэл гинт Йонгийн туслах орж ирээд түүний өмнө өвдөх сөвдөн уучлалт гуйх нь тэр. Тэр амь нас нь хутганы ирэн дээр байгааг хэлж өөрийг нь уучлахыг өрөвдөлтэйгээр гуйв. Зена маш их тайхлаа. Энэ залуу Йонгоос ямар их айж чичиртгийг тэр ухаарав. Хэсэг чимээгүй байсны эцэст тэр түүнийг уучлсан ч дахин хизээж өөрт нь ойртохгүй байхыг анхааруулав. Туслах хурдан гэгч нь талархал илэрхийлээд гарч одлоо. Найзууд нь түүн рүү бахархсан харцаар ширтэнэ. Тэд түүнийг хоолоо сайн идэж биедээ анхаарал тавихыг захилаа. Тэр оройн тэд бүгд хамтдаа угтах үйлчлэгт явхаар шийднэ. Хинч танигдахгүй тул тэд баг өмсцгөө. Гэвч тэднийг очмогц өнөөх дээрлэхүү охин тайзан дээр гарч бүх хүмүүсийн нүдэн дээр тэднийг арчаагүй амьтад хэмээн доромжилж эхлэхин тэр. Зенагийн уур гинт хурж түүн рүү дайрахын даваан дээр найзууд нь түүнийг арайхын зогсоож амжлаа. Зена өөрийгөө хүчлэн тайвшруулж болсон бүхнийг мартахын тулд чимээгүйхэн уужлуун. Хэсэг хугацааны дараа тэр найзуудаасаа салж ганцаараа алхлаа. Гэтэл гинт дахиад л толгой нь эргэж эхлэв. Чихэнд нь нэгэн хачин хоолой шивнэн найзууддаа бүү итэг гэж хэлэх шиг. Тэр үүнийг цааш твжиж чадсангүй ухаан алдан унаж орхив. Дэвид түүний унахыг хармагцаа шууд л гүн хурж ирээд түүнийг тэврэн эмнэлгийн өрөөрөө ухсхийлээ. Гэвч энэ удаад сувилагч түүнд маш цочирдом зүйл хэлнэ. Зенагийн өөх зүйлд хор хийсэн байв. Түүний биеийн байдал маш хүнд байгааг хэлээд сувилагч түүнийг эмчилгээс шууд татгалзан цааш яваад өглөө. Дэвид гав ганцаар юу хийхээ үл мэдэн төөрөлдөж айдас цөхрөл давтан хүшиж орхино. Найзууд нь сандралдан гүйж ирэх боловч хинэн ч түүнийг яаж аврахаа мэдсэнгүй.
Яг энэ нэгзэгтэй мөчид цонхоор нэгэн шилэн савтай зүйл орж ирж унав. Дээр нь хор тайлагч гэсэн ганцхан үг бичээстэй байлаа. Дэвид тэнэгэлзэн. Хэрэв энэ урах байвал яах вэ? Гэхдээ түүнд өөр ямар ч сонголт байсангүй. Тэр эрсдэл хийж имийг Зенад өгөөд хүлээлээ. Гэвч юу ч болсонгүй. Цаг өнгөрөх тусам найдвар тасарч эхэлтэл гинт нэгэн үл таних хачирхалтай охин гарч ирэв. Тэр өөрийгөө хор тайлагчийг шидсэн хүн гэдгээ хэлээд тэднээс өөрт нь итгэхийг хүснэ. Охин мэргэлзэх түлгүүгээр Зенагийн гарыг зүсэж хор тайлагчийг цусанд нь дахин хийж өглөө. Энэ удаад им үйлчилж Зена нүдээ нэв. Бүгд л уужуу амьсгаа авч амь насыг нь аварсан тэр охинд талархал илэрхийлэх боловч охин яг л салхи шиг замхан алга болов. Хинч сая яг юу болсныг ойлгосонгүй. Тэд түүнийг шулмас байж гэж таамаглагч ядаж л Зена аврагдсан нь чухал байлаа. Тэд шүнжэнгөө түүнийг сахин хонож биеийн дээрддэл хажуунаас нь холдсонгүй. Маргааш нь тэд хичээлдээ буцаж орсон ч бүгдийнх нь толгойд ганц л асуулт эргэлдэнэ. Түүний уух зүйлд хэн хор хийсэн бэ? Тэд нэг нэгэндээ маш болгоомжтой байж хинт ч итгэхгүй байхаар хатуу амлацгаалаа. Хичээл орж байх үед багшийг тайлбарлаж байтал Зенад гинт хэн нэгэн түүний нэрийг дуудах шиг сонсогдов. Тэр хэн болохыг нь харахаар чимээгүйхэн гарч юу ч бодлогүйгээр нөгөө хоолой дагсаар угаалгын өрөөнд ирлээ. Гэтэл тэнд байсан дүр зураг түүний газар дээр нь хөшөөж орхив. Нэгэн охин газар өгсөн байдагтай хэвтэж байлаа. Зена шоконд орно, чангаар хаширна. Найзууд нь гүм ярьж түүнийг тайвшруулахыг оролдоно. Хэн нэгэн дүрмийг ноцтойгоор зурчсан тул бүгд сандралтлаа. Угтах үдэшлийн өдөр хүн алсан байв. Багш ирж Зенаг байцаахаар дагуулan явсаа. Өрөөнд ороход Йонг алгидын хүлээгээ сууж байв. Тэр Зенатай ганцаарчлан ярилцахыг хүсэж, чамтай анх харц тулгархдаа л чамайг бусдаас өөр гэдгийг би мэдсэн. Тиймээс л чамайг өөрийнхөө нарийн бичиг болгохоор сонгосон юм гэж хэлнэ. Зена үүнийг сонсоод маш их гайхна. Тэр эхэндээ татгалзах боловч Йонг үүний давуу талуудыг тайлбарлана. Хэрвээ тэр зөвшөөрвөл асар их эрх мэгтэй болж тэр байтгай сургуулийн шигдэг оюутнуудын нэг болох боломжтой. Тэр сургууль дотор дуртай газраараа чөлөөтэй явж бүр хүссэн үедээ гарч буцаж ирэх хэрэгтэй болно. Зена эргэлдэж эхлэх бөгөөд бодох хугацаа өгөхийг хүслээ. Түүнийг гарч ирэхэд гадаа нь ангийнх нь багш хүлээж байв. Багш түүнтэй тусдаа ярилцахыг хүсэж хинч сонсохгүй газар буюу зоогийн газар руу дагуулan явлаа. Тэгээд тэр нэгэн том нууцыг задлав. Тэр зүгээр ч нэг багш биш. Харин оюутнуудыг аврахаар энэ сургуульд нууцаар нэвтэрсэн цагдаагийн мөрдөгч байжээ. Түүнд Зенагийн тусламж маш их хэрэгтэй байв. Хэрэв Зена Йонгийн нарийн бичиг болвол түүнтэй ойртож оюутнууд дээр туршилт хийдэг нөгөөх нууц лабораторийг олж чадна гэж мөрдөгч хэлв. Зенагийн дотор айдас хурна. Энэ бол маш аюултай бөгөөд амиаж алдаж мэдэх хэрэг байлаа. Гэсэн ч тэр татгалзсангүй, ердөө л бодож үзнэ гэдгээ хэлв. Оройн Зена номын санд ганцаараа сууж хэрэг болчхоор ямар нэгэн мэдээлэл хайх боловч юу ч олсонгүй. Дэвид ирж хажууд нь суулаа. Тэр Зенагийн гүн бодолд алдсныг анзаарах ба түүний гарыг зөөлөн атгаад түүнд үргэлж итгэж ямар ч зүйл тохиолдсон дэрэгдэн байх болно гэж хэлж тайвшруулав. Зена инээмсэглэн талархах боловч үүнийг хэн нэгэн холоос ажиллаж байлаа. Энэ бол Йонг байв. Түүний нүдэнд хардалд гэрэлтэж, уурандаа ширээн дээрх номуудыг газар унгаагаад цааш алхлаа. Төд удалгүй оройн 19 цаг болж шөнө дахин эхлэв. Оюутнууд үргэлжлүүлэн хаа сайгүй зодоон хийн. Зена болон түүний найзууд дотуур байрандаа төвжигдэж чимээгүйхэн сууцгаасан ч энэ удаад Зена огтхон ч унтсангүй. Тэр шүнжэнгөө мөрдөгчийн тухай, Йонгийн тухай, мөн энэ сургуулийн цаадах харгас үнний тухай бодсоор хонов. Маргааш өглөө нь тэд сэрж хичээлдээ явхаар гарч ирэхдээ бас л газар дээрээ хүшиж орхив. Сургууль тэр аяараа өнгөрсөн шөнийн үүмэний ул мөр болох цуснд будагдсан байлаа. Тэдний зүрхэнд айдас дахин хургаж эхлэв. Зена найзууд руугаа харахад тэдний нүүрэн дээр айдас тор тодорхой бичигдсэн байсан тул тэр өөрийгөө хүчлэн зоригжуулав.
Тэр тэдэнд хизээч ийм зүйл тохиолдохгүй. Хинт ч тэднийг гинтэх боломж олохгүй гэж баттай хэлв. Тэгээд нэг ч секунд алдалгүйгээр шууд л Йонгийг зорж явлаа. Энэ удаад тэр эцсийн шийдвэрээ гаргасан байв. Тэр өөрт нь үнэтэй хүмүүсээ хамгаалахын тулд юу ч байсан хамаагүй түүний нарийн бичих болох болно. Түүнээс зөвшөөрөхөд Йонг илд баярлаж байгаа нь харагдана. Тэр Зинад шин дүрмд хувц өгч өмсөхийг хүсв. Түүний хувцас сольж байх хооронд Йонг гадаа нь яг л бие хамгаалагч шиг хүлээн. Зина гарч ирэхэд тэр ямар үзэс хинтээ харагдаж байгааг хараад Йонг хэсэг зуур гүлрэн хөшиж орхино. Түүний харц Зинагаас огт салж чадахгүй бөгөөд ганцхан секундын турш зүрх нь зогсох шиг болж улмаар хурдтайгаар цохилж эхлэх нь мэдрэгдэнэ. Зина өөртөө маш итгэлтэйгээр алхах бөгөөд оюутнууд түүнийг харсан даруйд бүх зүйл өөрчлөгдлөө. Хаа сайгүй шивнэлдэж эхлэв. Одоо бүгд нэг зүйлийг маш сайн ойлгож байв. Тэр цаашид зүгээр ч нэг шинэ оюутан биш. Тэр эрх мэдэлтэй болсон. Хинч түүнд ойртож зүрхлэхгүй байлаа. Йонг түүнийг өөрийнхөө өрөөнд дагуулж ороод хүн бүрийн нүдэн дээр өмнөх нарийн бичгээ эргэлзэх зүйлгүйгээр халж орхив. Тэгээд маш тод чанга дуугаар Зинаг өөрийнхөө нь туслах баруун гар нь болсныг зарлалаа. Түүнийг хүндлэх эсэх нь тэдний дурын хэрэг биш гэдгийг хатуухан ойлгуулав. Хэн нэгэн Зинаг үл хүндэтгэх нь Йонгийг өөрийг нь үл хүндэтгэж байгаа хэрэг бөгөөд хизээч өршөөгдөхгүй гэдгийг ч санууллаа. Хуучин нарийн бичиг доромжлогдсон байртай гарч одоход Зена дотроо бяцхан ялалтыг мэдэрнэ. Дараа нь тэр хөгжмийн хичээлдээ орохоор явх замдаа хэрэглэлээ мартснаа саналаа. Тэр ангиас хөөгтгийн даван дээр нэгэн оюутан гарч ирж өөрийнхийгөө санал болгосноор тэр аврагдав. Хичээл тарсны дараа нөгөө залуу бүр түүнд давтлах хийхэд нь хүртэл тусална. Зена инээмсэглэн түүнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байтал гинт жинхэнэ үннийг олж мэднэ. Тэр залуу сургуулийн хамгийн аюултай бүлэглэлүүдийн нэгт багтдаг байжээ. Зенэг тэр даруй айц нөмөрч шуудханх явахыг оролдоход залуу инэв хэлнэ. Тэр Зенегийн гарыг зөөлөн атгаад "Чи хитрхи гинэн, хүмүүст амархан итгэх юм" гэж хэлв. Тэгээд түүнд нэгэн гинтийн санал тавилаа. Тэр бол өөрийнх нь бүлэглэлд ихсэх. Зена ямар ч эргэлзээгүйгээр татгалзав. Тэр өөрийгөө айхгүй байна. Ялангуяа одоо хэн нэгэн түүнийг гимтээж зүрхлэх юм бол Йонг түүнийг хатуу шийтгэн гэдгийг хэлв. Хүү түүний энэ зоригийг нь үнэлж тавьж явуулсан боловч явахын өмнө нэг зүйлийг анхааруулав. Йонг үргэлж түүнийг хамгаалахын тулд хажууд нь байхгүй. Тиймээс тэр өөрийнхөө төлөө тулалдаж сурах хэрэгтэйг санууллаа. Зенэг хариу хэлж амжаагүй байтал өөр бүлэглэлийн уран оюутан гинтхэн нөгөөх залуу руу дайрж орхив. Тэд түүнийг газар унган хэрцгийгээр нүдэж гарлаа. Зена юу хийхээ үл мэдэн хүшиж орхих боловч байдал улам хурцдахаас өмнө бүлэглэлийн ахлагч гарч ирэн бүхнийг зогсоов. Тэрээр энэ гурван оюутныг шийтгэх болно гэдгээ чангаар мэдэгдлээ. Учир нь тэд цус нь эхлэхээс өмнө зодон хийж дүрмийг хатуу зүртэн байлаа. Зена тэнд удаан хүлээсэнгүй. Тэр чимээгүйхэн тэндээс холдож зоогийн газарт найзууд дээрээ очин сая болсон бүхнийг толгой дотроо цэгцлэхийг хичээнэ. Гэвч Йонг түүнийг шууд л анзаарч өөр рүүгээ дуудав. Тэр тэдэнд хийх ажил байгааг хэллээ. Дэвид уурлаж түүнтэй тэрсэлбэхээр ухсхийгч Зена түүнийг зогсооно. Тэр Дэвидэд ямар нэг муу зүйл тохиолдохоос айсан тул аргагүй нэрхэнд Йонгийг даган явлаа. Тэднийг алхаж байх үед нэгэн оюутан санамсаргүйгээр Йонгийг мөргөж хувцс руу нь жүүс асгачихн тэр. Хүү маш их сандарч хурдхан шиг уучлалт гуйсан ч Йонг үүнийг нь огтхон ч хүлээж авсангүй. Оронд нь тэр маш тайвнаар хүүгийн нэрийг тэмдэглэж аваад түүнийг ойд байх нэгэн хаягдсан газар руу дагуулan явлаа. Зена гайхаж хоцров. Ердөө жүүс асгасны төлөө ийм сүртэй зүйл хийж байна гэж юу? Гэтэл Йонг гинт энэ хүү бол угаалгын өрөөнд нөгөө охиныг хүнөөсөн ал орчин. Тэр дүрмийг ноцтойгоор зүртсэн. Тиймээс шийдэлээ амсах ёстой гэж тайлбарлав. Йонг тэр хүүг өрөвдөх сэтгэлгүйгээр хүүтэн торны цаана цоожлон үлдээхэд Зена юу ч дуурч чадсангүй.
Яг энэ мөчид Зена яагаад сургуулийн бүх хүн түүнээс тийм их айдаг болохыг жинхнээсээ ухаарлаа. Тэр зүгээр л оюутнуудыг захирдаг нэгэн биш. Тэр тэдний хувь тавилан, амьд явах эсхийг нь гартаа хатгадаг хүн байжээ. Үүний дараа тэр толгойдоо түмэн бодол тээсээр тэндээс явав. Гэвч буцах замдаа тэрээр нөгөөх дээрлэхүү охины найз ганцаараа газар суугаад уйлж байхдаа тааллаа. Зена түүнийг өрөвдөж тайвшруулахыг хичээнэ. Охин түүний сайхан сэтгэлд гайхширч түүнээс маш гинтийн зүйл хүсэв. Сургуулийг өөрчилж цус шүнийг зогсоож өгөөч гэж. Зена түүн рүү нухацтай хараад бүх чадлаараа хичээх болно гэж амлалаа. Хожим нь Зена номын санд ороход нэг л өөр амьсгал өгтөв. Түүнийг орж ирсэн даруйд оюутнууд түүнээс дүлж ширээнээс нь босч эхэллээ. Хинч түүний хажууд суухыг бүр үг дуугарахыг ч зүрхэлсэнгүй. Яг энэ үед л тэр энэ бүхэн өөрийнх нь шинэ арбан тушаалаас болсон гэдгийг ойлгов. Тэр зүгээр нэг хүндлэгдэх бусдын айдсыг төрүүлдэг нэгэн болжээ. Найз нь ирж түүнийг аюулгүй байгаад нь баярлах хэдий ч Зена огтхон ч тайвшрахгүй байлаа. Тэр шилдэг оюутнуудын жагсаалтад багтахын тулд илүү их хичээнгүйлэн суралцахаар хатуу шийднэ. Түүнийг хэцүү даалгавартай зууралтан суух үед нэгэн царайлаг оюутан хүү хурж ирэн туслам санал болголоо. Тэр бүх зүйлийг маш төвчээртэйгээр тайлбарлаж яаж бодохыг нь зааж өгөв. Инээмсэглэн халуун дулаанаар талархал илэрхийлснээр тэд маш хурдан найзууд болцгоо. Залуу түүнийг зоогийн газар урьсан бөгөөд огтхон ч нэрлэгсэнгүй. Гинт хажуу ширээний нэгэн баян охины дургүйцлийг хүргэж орхив. Тэр охин санаатаагаар аягтай усаа унгаж өөрийгөө гимцэн мэт баашлана. Нөгөөх царайлаг хүү шууд тэр охин руу ухсхийн очиж туслахад Зенагийн найз шууд л хардан яагаад түүнд ингэчээ санаа тавьж байгааг нь шалгав. Харин залуу маш тайвнаар тэр охин бол сургуулийн шилтгүүдийн 5 дугаар жагсдаг хүн. Бас бүлэглэлийн ахлагчтай холбоотой. Хэрвээ хэн нэгэн түүний дургуг хүргвэл маш их харамсах болно гэж тайлбарллаа. Гэтэл гинт тэр хавийг цочоосон аимшигт хашгираа нь цуурайтхан тэр. Бүгд юу босныг харахаар гүйлдэв. Газар нэгэн оюутан амьсгал хурааж байлаа. Тэд тусламж дуудан орилдох боловч тэнд байсан багш үүнийг огтхон ч тоосонгүй. Зүгээр л тэднийг орхиод цааш алхсан. Яг энэ мөчид тэд гашуун үннийг дахин мэдэрнэ. Тэдний амь нас энэ сургуульд ямар ч үн цэнэгүй. Энэ үед тэд нэгэн хатуу шийдвэрт хүрлээ. Юу ч болж байсан хамаагүй тэд эндээс гарцаагүй орхол ёстой. Тэд дотор байрандаа буцаж ирээд амархыг хичээсэн ч Зенагийн бодол санаа огтхон ч амарсангүй. Нэг л зүйл буруу санагдаад байлаа. Тэр нөгөөх гимцэн оюутныг өмнө нь хөгжмийн өрөөнд харж байснаа санав. Тэр юу ч бодолгүйгээр шууд л газраар тогтсон цусны мөрийг мөшгөн даглаа. Асхам алхмаар тэр мөр түүнийг хинч мэдэхгүй нууцлаг харанхуй хаягдсан газар руу хүтгэв. Эцэст нь тэр очмогцоо бүх зүйлийг өөрчлөх нэгэн дүр зургийг олж харлаа. Зена мөрийг даган хаягдсан газрын гүн рүү улам бүр орох үед л түүнийг олж харав. Хохирогчтой хамт байсан оюутнуудын нэг нь тэнд зогсож байлаа. Тэр секундын дотор Зена бүх үннийг ухаарав. Үүнийг хийсэн хүн бол тэр байжээ. Түүний хоолой чичирхийлэн яагаад ийм зүйл хийснийг нь асуухад хүү хариулахын оронд шууд л нурж унав. Түүний бүх бие чичирч өөрт нь өөр ямар ч сонголт байгаагүй. Бүлэглэлийнх нь түүнийг хүчилсэн хэмээн давтан бугтнаж байлаа. Гэтэл гинт бүх зүйл өөрчлөгдлөө. Хүүгийн харц хүйтэн болж ямар ч анхааруулах тохиогүйгээр Зена руу хутга барин дайрав. Тэр Зенаг сул дорой амархан бай гэж бодсон ч үнэндээ хинтээ орооцолдож байгаагаа огтхон ч төсөөлөөгүй байв. Анцхан секундын дотор Зена хариу үйлдэл үзүүллээ. Тэр хутганаас бултаж эргүүлэн хүчтэй цохоод түүнийг өөрт нь хүрэхээс өмнө түлхэн унгав. Зена зүхтхийг оролцсон ч хүү араас нь шаргуу, улам хурдан, илүү цөхөрсөн байдалтайгаар хөөсөөр эцэст нь түүнийг буланд шахаж орхив. Хүү түүнийг гүйцээхээр хутгаа далайх яг тэр мөчид өөр нэг оюутан гарч ирлээ. Тэр 3 дахь оюутан байв. Тэр шууд л хүүг зогсоов. Тэр хүнд амьсгаад нь Зенагаас уучлалт гуйгаад бүлэглэлийнх нь тэднийг энэ бүхнийг хийхэд хүчилсэн гэдгийг мөн тэд өмнө нь дүрм зөрчсөн тул ийм зүйл хийхээс өөр аргагүй байсан гэдгийг санд чинь тайлбарлаж эхэллээ.
Зенаг түүний хийсэн үгийг ойлгож амжаагүй байтал тэр гинт эргэж хараад өөрийнхөө найзын амийг түүний нүдэн дээр хороож орхих нь тэр. Зена тас хүшчв. Түүний эргэн тойрон дах ертөнц тэр чигтээ намгүн боллоо. Хүү цустай хутгаа Зенагийн галд атгуулад өөрийг ч бас энэ хар дарсан зүүднээс чөлөөлөхгүй. Гэвч тэр чадсангүй. Түүний гар чичирч тархин үүнийг хийхээс эрс татгалзна. Тэр хутгийг газар унгаагаад тэрхүү түнэр харанхуй руу дахин нэг ч асхам хийж чадалгүй цааш эргэн алхлаа. Тэр энэ бүхнийг мартахыг хичээнэ. Дотор нь оволзох бүх мэдрэмжээ мэдээ алдуулах гэсэндээ тэр дуулаа. Гэвч хорь тайлан түүнийг цогтаалгасангүй. Хэдхэн хормын дараа тэр 3 дахь оюутан амьгүй болон унахыг олж харав. Яг энэ мөчид Зена эцэст нь нэг зүйлийг бүрэн дүүрэн ухаарлаа. Энэ газар бол их сургууль биш. Энэ бол жинхэнэ таам. Тэгээд яг тэндээ тэр нэгэн хатуу шийдвэр гаргав. Тэр бүх зүйлийг өөрчлөх болно. Тэр энэхүү харгас тогтолцоог нурааж, цот шүнийг эцэслэж, энд төвжигдсэн оюутан бүрийг аврах болно. Хожим нь Йонг түүнийг өрөөндөө дуудаж юу болсныг байцаав. Гэвч Зена чимээгүй л байлаа. Тэр цаашид түүнд итгэхээ болсон байв. Тэр Йонгийн асуултыг зүгээр л үл тоож, юу ч болоогүй мэт маш тайвнаар усууна. Йонгийн царай хувьсхийж харанхуйллаа. Тэр Зенагийн бугуунаас хүчтэй зуурч сүрдүүлэхийг оролдох боловч Зена нүдээж цавчсангүй. Оронд нь тэр түүнээс огтхонж айхгүй байгаагаа батлах мэт дахин ус болгов. Үүнийг харж байсан хүн бүр шоконд орно. Тэд ямар нэгэн хатуу шийтгэл ирнэ гэж хүлээж байсан ч Йонг харин ч түүнийг сонирхож лсэн тул зүгээр явуулах нь тэр. Тэр Зенад захирал руу хідэн хавтаст хэрэг хүргэж өгөхийг даалгалаа. Зенач нэг ч үг дууралгүйгээр зөвшөөрөв. Түүний гарах үед Йонгийн туслах чимээгүй хүн хурж ирээд Йонг маш аюултай хүн тул дүрмээ дагахыг анхааруулах боловч Зенад энэ огтхонж хамаагүй байлаа. Зенаг ангидаа буцаж ирэхэд нөгөөх баян охин Хэдийнэ түүнийг хүлээж байлаа. Агаар шууд л хурцдав. Охин түүнийг тохуурхаж, мөрлөж, уурыг нь хүрхийг оролдоно. Зена тайван байхыг хичээж түүнээс холдохыг сануулагч охин тогссонгүй. Тэр Зенаг газар хүчтэй түлхэж унгаагаад зэрэглэлээсээ болоод дуугүй байна гэж бодон нүүр рүү нь алгадаад ав. Гэвч Зена зэвүүнээр инээмсэллээ. Тэр аажмаар босч ирээд анцхан хурдан бөгөөд маш хүчтэй хөдөлгөөнөөр охиныг хариу алгадах нь тэр. Анги тэр чигтээ нам гүн болов. Зена түүний нүд рүү ихцлэн хараад хэрв дахиад өөрт нь ойртох юм бол ямар ч өршөөл үзүүлэхгүй гэдгээ маш тодор анхааруулав. Тэр хэн байх, хэнтэй холбоотой байх нь огтхонч хамаагүй. Тэгээд тэр цааш алхлаа. Ард нь доромжлуулсан баян охин өшөөгөө авна хэмээн тангаралсаар газар сүхрэн үлдэв. Зена захирал руу хавтаст хэлийг хүргэж өгөхөөр явах боловч гинт нэгэн санаандгүй зүйл түүний анхаарлыг татав. Тэр бол гэрэл зураг байлаа. Тэр зурган дээр захирал залуу байхдаа яг энэ сургуулийн оюутан байсан нь харагдана. Захирал инээмсэглэн Зенаг харахаар яг л залуу насан санагддаг тухай, өөрөө хэрхэн алхамаар өгсөөр хамгийн оргилд нь хүрсэн тухайгаа хуржиллаа. Тэгээд дүрмээ дагаж асуудлаас хол байхыг сануулав. Гэвч Зена юу ч хэлсэнгүй. Зүгээр л өрөөнөөсөө гарч явлаа. Ангидаа буцаж ирэхэд найз нь түрүүчийн зодоонд маш их бухимдсан байдалтай түүнийг өгтлээ. Найз нь Зенаг хүн бүрийг аюулд оруулж байна хэмээн буруутгаж очиж уучлалт гуйхыг шаардах боловч Зена тас татгалзна. Түүний хувьд нэр төр бүхнээс эрхэм байлаа. Уус цэрт руугаа явах замд хэн нэгэн араас нь дааж байгаа мэт мэдрэмж төрлөө. Түүний зүрх хүчтэй цохилж эхлэв. Тэр бүлэглийн ахлагч байх гэж бодсон ч үнэндээ Дэвид байлаа. Дэвид түүнийг айлгсандаа уучлалт гуйгаад дотроо хадгалж байсан нэгэн зөөлөн мэдрэмжээ илчиллээ. Тэр Зенаг маш их сансан байв. Зена одоо дандаа Йонгтой хамт байдаг болж тэд бараг л үг солихоо байсан шүү дээ. Дэвид өөрт нь сэтгэлээчлэхэндээ гэж бодон Зенагийн дотор хэсэгхэн зуур дулаацагч оронд нь Дэвид түүнийг миний хамгийн сайн найз гэж дуудах нь тэр. Түүнээс өөр юу ч биш. Зенагийн урам баг зэрэг хугарсан ч
Түүнийгээ нуугаад зүгээр л талархснаа илэрхийлэв. Яг энэ мөчид Йонг тэднийг хамт байхыг олж харах бөгөөд түүний дотор хардалт буцалж эхэлнэ. Тэр Зенаг шууд л өрөөндөө дуудаж, дүрм зөрчиж зодон хийсэн талаар нь байцаав. Гэвч Зена бууж өгсөнгүй. Тэр зүгээр л өөрийгөө хамгаасан бөгөөд хэрэв цаг хугацааг буцаадаг байсан ч явилд үүнийгээ хийх байсан гэдгээ шолоохон хэллээ. Йонгийн өөр хурч түүн рүү ширтэх боловч хатуу шийтгэл оноохын оронд маш гинтийн зүйл шийдэв. Тэр зоогийн газрыг цэвэрлэх ёстой боллоо. Зена зөвшөөрч ажиллаа хийж эхлэв. Йонг холоос түүнийг ажилан Зенаг ойлгохыг хичээнэ. Зенагийн ямар нэгэн зан чанар түүний хувьд огтхон ч ойлгомжгүй байлаа. Эцэст нь тэр ойртохын тулд түүн дээр хурж ирэв. Тэр Зенагаас гэр бүлийнхэн талаар асуухад Зена анх удаага дотроо уудлан ярьлаа. Тэр өөрийнхөө энгийн аз жаргалтай амьдралын тухай, гэр бүлээ ямар их санаж байгаа тухайгаа хуучиллаа. Йонг чимээгүйхэн сонсож байгаад нэгэн цочирдон үннийг хэлв. Түүнд ямар ч гэр бүл байхгүй. Түүний хоолой зөөлөрч Зенагийн нүд рүү ихцлэн хараад "Тэгвэл минийх болооч" гэж хэлэх нь тэр. Зена гинтийн цохилтод орсон мэт тас хүшиж орхино. Түүний зүрх галзуу мэт цохилж эхлэгч тэр Йонгийн нүд рүү харж зүрхэлсэнгүй. Хурдхан шиг холцоор тэндээс явлаа. Цус шөнө эхлэхээс өмнө тэр дотор байрлуугаа яаран буцах боловч замынхаа талд дахиад л өнөөх мэдрэмж төрлөө. Хэн нэгэн түүнийг дагаж байлаа. Энэ удаад энэ нь зүгээр ч нэг төсөөлөл байсангүй. Айдас түүнийг нүмрэн авч тэр хамаг хурдаараа гүйсэн ч хэтэрхий оройтсон байв. Бүлэглийнхэн түүнийг зүхтэж амжаагүй байхад нь бүслэн барьж авлаа. Тэд түүнийг чирч гулдчин ахлагчийнхаа хүлээж байсан нууц газар руу авчив. Ахлагчийн нүд урандаа шатаж байлаа. Зена түүний найз охиныг хүн бүрийн нүдэн дээр доромжилсан тул тэр өшөөгөө авахыг хүсжээ. Тэр ойртож ирээд Зенаг айн чичирнэ гэж бодон маш хүчтэй алгацсан ч Зена харин ч өөдөөс нь тавлан инээх нь тэр. Зена харин ч түүнийг сүрдүүлж хэрвээ дахиж өөрт нь хүрэх юм бол Йонг түүгээр төлөөсийг нь хатуу төлөвлөнэ гэж хэллээ. Тэр одоо хэн болсноо Йонгийн нарийн бичиг гэдгээ түүнд сануулав. Ахлагч хэсэг тээнгэлцснээ зэвүүнээр инээмсэглээд түүнийг тавьж явууллаа. Зена бүх зүйл дууслаа. Одоо аюулгүй боллоо гэж бодон эргэж харан явахын даваан дээр ахлагч түүнийг ганцхан өгүүлбэрээр зогсоо. 5 минут. Цус шөнө эхлэхэд ердөө 5 минут л үлдлээ. Бүлэглэлийн ахлагч тавламгүй инээмсэллээд түүнд нэгэн хүйтэн үннийг хэлв. Цус шөнө нэгэнд эхэлсэн л бол түүнд юу ч тохиолдсон бай хинч шийтгүүлэхгүй. Зенагийн зүрх зогсох шиг л боллоо. Айдас түүнийг тэр даруй нүмрэн арж тэр хамаг хурдаараа гүйсэн ч цаг хугацаа түүний талд байсангүй. Цагийн зүү 19 цагийг заав. Сургууль даяар давхуулал хангамж тэр даруй үхлийн эмх замбраагүй байдалд дэвтлээ. Оюутнууд зүг зүгээс түүн рүү дайран хөөж эхэлсэн ч Зена бууж өгсөнгүй. Тэр эцсээ хүртэл тэнцэлдэнэ. Тэр дундуур нь зүтгэж, цохиж, бултаж, өөрт үлдсэн хамаг хүчээрээ урагшгүйсээр л байв. Алхам алхмаар, амьсгал амьсгалаар тэмцсээр эцэст нь тэр дотуур байрандаа хурж ирлээ. Яг эцсийн секундэд тэр хаалгаа савж тас төгжөв. Тэр уртаар амьсгаа гаргасан ч тайвширч амжаагүй байтал. Хэн нэгэн араас нь тэврээд авах нь тэр. Түүний бие тас хүшиж орхив. Хэдхэн секундын турш тэр бүх зүйл ингээд дууслаа гэж бодсон ч тэр нэгэн танил хоолойг олж сонсов. Энэ бол Дэвид байлаа. Тэр Зенаг өөртөө нааж одоо аюулгүй болсон гэдгийг хэлж тайвшруулв. Тэр Зенаг дотогш дагуулan ороход найзууд нь түүнийг хармагцаа бүгдл уужуу амьсгаа аван тайвширцгаалаа. Тэд Зенаг зүгээр байгаа эсхийг нь шалгахаар гүйлдэн ирэх боловч удалгүй тэдний царай маш нухацтай болов. Тэд Зенад "Бид нэг баг, чи цаашид бүх зүйлийг ганцаараа хийгээд байж болохгүй" гэдгийг хатуу санууллаа. Зена гимшсэндээ толгоогоо гудайлгана. Тэр өөрийгөө хувиа хичээсэн дэтгээ хүлээн зөвшөөрч тэднийг айлгсандаа
Мөн тэдний амийг хизээж аюулд оруулахыг хүсээгүйгээ хэлээд чин сэтгэлээсээ уучлалтгүй. Тэд бүгд хамтдаа түүнийг дулаахнаар тэврэн ав. Хэсэгхэн зуур бүх зүйл сайхан болсон мэт санагдах боловч гинт тэд нэг зүйлийг анзаарлаа. Тэдний 3 дахь найз алга байв. Сандрал дахин эхлэв. Тэд түүнийг Зенатай хамт байгаа л гэж бодсон ч тийм байсангүй. Дэвид ямар нэг муу зүйл болсныг шууд мэдэрч түүнийг хайгаар явахыг хүссэн ч Зена түүнийг зогсоов. Цус шүн хэдийнэ эхэлж гисэн адаш гарах нь хэтэрхий аюултай байлаа. Тэр Дэвидийг хүлээж түүнийг эргээд ирнэ гэдэгт итгэхийг гуйв. Тэд дурамчхан ч гэсэн зөвшөөрлөө. Тэд амахыг хичээх боловч Зена нэг ч секунд нүдээ анж чадсангүй. Тэрээр харанхуйг гүлрэн ширтэж, толгойд нь түмэн бодол эргэлдэнэ. Одоо л тэр ойлгов. Түүнийг алга болох тоолонд найзуудад нь яг л ийм мэдрэмж төрдөг байж. Энэхүү айдас юу ч хийж чадахгүй арга мухардан хүлээх хүлээлт. Одоо түүнд зөвхөн итгэл найдвар л үлдсэн байлаа. Түүнийг амьд эргээд ирээсэй гэсэн ганцхан найдвар. Тэр босч өөрийгөө тайгшуулахын тулд гал тогооны өрөө рүү алхлаа. Тэр нүрээ угааж байтал гадаа ямар нэг чимээ гарах шиг болов. Түүний зүрхлэхийж орхилоо. Тэр хаалга руу ухсхийн очиж онгойлготол тэнд тэдний найз амьд минь зогсож байв. Зена тэр даруй уужуу амьсгаа авч түүнийг шууд л дотгошин татан оруулав. Тэр хаан байсныг нь асуух боловч хүү хичээл таарсны дараа зүгээр л алхаж байсан гэж хариулав. Тэгээд цус шүн эхлэхэд дуустал нь нуугдахаас өөр аргагүй болсон гин. Тэд түүнээс юу харсан талаар нь асуух боловч хүү зүгээр л юу ч дууралгүй толгоогоо сэгсэрнэ. Би ядарч байна. Энэ тухай ярмааргүй байна. Түүний хоолой нэг л хачин сонсогдогч тэд үнийг нь сүртэй авч үзсэнгүй. Тэр өрөөндөө орж хаалгаа хаалаа. Дараагийн өглөө маш хурдан эхэлнэ. Бүгд шалгалтандаа бэлтгэхээр эртхэн босоход нэгэн гинтийн зүйл болов. Дэвид аль хэдийн гал тогоонд орчихсон хоол хийж байлаа. Үргэлжил хийдэгшгээ тэдний дуртай хоолыг бэлдэж байхыг хараад Зена өөрийн ирэхгүй инээмсэлнэ. Тэр Дэвидэд туслахаар очиж удалгүй бүгд хамтдаа ширээ тойрон суугаад инээлдэн энэ ховорхон амар амгалан мөчийг хуваалцна. Хэдхэн секундын турш яг л энгийн амьдрал жинхэнэ гэр бүл шиг л санагдаж байлаа. Зена тэдэн рүү хараад шалгалтандаа сайн хичээгээрэй гэж зоригжуулав. Хэрвээ тэд эхний 10 т багтаж чадвал эцэст нь энэ сургуулиас оргиж чадна шүү дээ. Тэд хамтдаа бүх чадлаараа хичээх болно гэж түүнд амлалаа. Сургууль дээр ирэхэд оюутнууд өнгөрсөн шөнийн үүмээний үлдээсэн цусыг яг л байдлал нэг ердийн өдөр мэд цэвэрлэж байхтай таарна. Хинч үүнд гайхаж асуулт тавихаа больжээ. Тэд анги руугаа ортол гинт багш Зенал дуудав. Дэвид араас нь даахыг хүссэн ч Зена түүнийг зогсоолоо. Тэр багш үнэндээ нууц мөрдөгч гэдгийг Дэвидэд мэдэгдэхийг хүссэнгүй. Тэр мөрдөгчтэй ганцаалчлан уулзав. Мөрдөгч түүнд өндөр оноо өгч чадна. Гэхдээ зөвхөн ахиц дэвшил гаргасан тохиолдолд л гэдгийг хэллээ. Тэр нууц лабораторийн талаар даалгавар хэрхэн урагшилж байгааг байцаана. Зена харцаа бурууллаа. Тэр одоогоор юу ч олоогүй байв. Мөрдөгч түүнийг Йонгтай улам ойртох хэрэгтэйг сануулав. Йонг бол гол түлхүүр, үнэн рүү хөтлөх цорын ганц хүн. Зена хэсэг тэнгэлдсэн ч толгой дохин зөвшөөрлөө. Хожим нь дотуур байрандаа ирээд тэр толны өмнө өөрийнхөө тосголыг гүлрэн зогсно. Түүний харц аажмаар өөрчлөгдлөө. Тэр өөрөө ч хизээч хэлнэ гэж бодож байгаагүй үгээ өөртөө хэлв. Хэрвээ амьд үлдэж найзуудтайгаа хамт эндээс гарахын тулд шаардлагатай бол тэр ямар ч өрөвдөх сэтгэлгүй, хүйтэн харгас нэгэн болох ёстой. Дараагийн өдөр сургуулаар алхаж байхад нь сул дорой оюутнууд түн дээр ирлээ. Тэд уйлан хайлж цус шүнийг зогсооход туслаач хэмээн гуйцгаав. Зенагийн зүрх зүсэгдэх шиг болохч тэр толгой сэгсэрлээ. Тэр тэдэнд гашуун үннийг хэлнэ. Тэр ч бас тэдэнтэй л адилхан оюутан. Тэр хэнийг ч аварч чадахгүй гээд цааш алхлаа. Яг энэ үед захирал бүх оюутнуудыг цуглуулж нэгэн мэдээлэл хийв. Өнөөдөр бол сургуулийн өмнөх захирлын нас барсан өдөр аж. Зенагийн найзуудын нэг нь хүн бүрийн дотроо бодож байсан зүйлийг зоригтойгоор хэлж орхив. Захирлыг хөнөөсөн хүн нь та өөрөө бидтэй. Танхим тэр чигтээ нам гүн болов.
Тэгтэл захирал чангаар инээж ямар ч эргэлзээгүйгээр үүнийгээ хүлээн зөвшөөрөх нь тэр. Шууд бөгөж шоконд оров. Захирал шийтгэл болгож Зенагийн найзыг барьж авахыг тушаах боловч хэн нэгнийг хөдөхөөс өмнө Зена урагш алхлаа. Тэр найзынхаа урд бүх хүнийг хааж зогсоод маш хатуу хоолоогоор хэрвээ хэн нэгэн түүнд хүрэх юм бол маш их харамсах болно шүү тийхээ. Захирлын инээмсэглэл алга болов. Тэр Йонг руу эргэж Зенаг шитгэхийг тушаалаа. Гэвч Йонг алга ташлаа. Тэр шийтгэхийн оронд Зенагийн зоригийг гайхан магтаж хэн шийтгэл хүлээхийг захирал биш зөвхөн өөрөө л шийднэ гэдгээ зарлав. Танхим доторх агаар амьсгалахын аргагүй хурцдаж ирлээ. Захирлын царай харанхуйлж улмаар тэр нэгэн шин мэдэгдэл, шин дүрм, шин хар дарсан зүүдийг зарлалаа. Цуст 7 хоног. Үүнээс хойш зөвхөн шүн гэлтгүй өдрийн цаг арч хүн хөнөөхийг зөвшөөрлөө. Цочрол, айдас, намгүм. Хинч эсэргүүцэх зориг зүрх гаргасангүй. Ботвор байрандаа ирээд Зена найзуудаасаа дахин уучлалт гуйж энэ бүхэнд өөрийгөө буруутгана. Гэвч тэд түүнийг зогсоолоо. Тэд түүгээр маш их бахархаж байгаагаа захирлын өөдөөс эсэргүүцэж чадах ганц зоригт нь тэр байсан гэдгийг хэлв. Зенагийн харц зөөлрлөө. Тэр хариуд нь нэг зүйл амлав. Тэр юу ч болсон бай, тэднийг хамгаалах болно. Тэр бүр багшийн тусламжийг ашиглаж өндөр оноо аваад цуст 7 хоног эхлэхээс өмнө тэднийг сургуулиас гаргахаар төлөвснөө ч хэлв. Гэвч найзууд нь татгалзлаа. Тэд ч бас нөгөөх туршилт болон бусад бүх үннийг олж мэдсэн байв. Тэгээд тэд эцээ хүртэл Зенатай хамт үлдэнэ гэсэн хатуу шийдвэрт хүрчээ. Зена тэдэнд рүү хараад дотроо маш их уярна. Тэр дахин амссаа. Өөрөө хүл дээрээ зогсож байгаа цагт хинч гэмтэхгүй. Тэгээ тэр чимээгүйхэн гарч дараагийн алхмаа хийхээр зоогийн газар руу зүглөв. Зоогийн газар руу явах замдаа Зена гинт анзаараа зогшилтгүй уйлан суух нэгэн охиныг олж харлаа. Нэг л биш байсан тул тэр аажмаар ойртон очивол түүний нүдэнд нэгэн аимшигтай дүр зураг тусав. Охины бие тэр чигтээ гүн бүр шинхэн шарахаар дүүрсэн байлаа. Зенагийн царай тэр даруй хуйрав. Тэр үннийг ухаарлаа. Энэ охин бол туршилтанд ашиглагдаж буй оюутнуудын нэг байв. Түүний хоолой зөөлрж, нууц лабораторийн талаар асуухад охин шууд л сандралд орлоо. Охин толгоос ихсэрч юу ч хэлэхээс татгалзав. Түүний амнаас гарсан цорын ганц үг нь чичирхийлсэн цөхөрсөн хоолойгоор хэлсэн. Яг над шиг болохоос өмнө эндээс зүхт гих өгүүлбэр байлаа. Тэгээд тэр уйлсаар цааш гүйж одов. Зена хэсэг зөөр хүрсэн мэт зогсоод араас нь дагахыг оролцсон ч гинт дээрлэхүү охин гарч ирнэ, замыг нь хаав. Охин маш хүүтнээр сургуулийн дүрмийг дагахгүй бол өөрөө болон найзууд нь төлөөсийг нь төлнө шүү гэж анхааруулна. Гэвч Зенад одоо энэ огтхон ч хамаагүй болсон байв. Ясангуяа саяны харсан зүйлийнхээ дараа тэр охиныг үл тоож шууд л зоогийн газар руу алхлаа. Дотогш ороход Йонг хэдийнэ түүнийг хүлээж байлаа. Йонг олон зүйл нуршилгүйгээр түүнд цэвэрлэгээ хийхэд нь шууд л босолж эхлэв. Зена түүний энэ талыг хараад маш их гайхлаа. Тэр өөрөө ганцаараа хийчихнэ гэд татгалзахыг оролцсон ч Йонг огтхон ч сонссонгүй. Харин ч түүний энэ бие даасан байдал Йонгд ихэд таалагдж байгаа бололтой. Тэднийг хамт ажиллах тусам тэдний хоорондох зай аажмаар алга болж байлаа. Гэтэл гинт тэр ойртож ирээд Зенагийн гарыг атгаад авах нь тэр. Зена таг хүшиж орхилоо. Зенагийн зүрх цээжиндээ бартаж ядан оволцсон. Толгой доторх бүх бодол нь холилдон замбраагүй болж тэр өөрийнхөө энэ хажим мэдрэмжинд бүрэн төөрөлдөж орхилоо. Энэ бүхэн юу гэсэн үг болохыг ойлгохоос ч айна. Тэр түүнээс хурдхан шиг гараа татаж авав. Зенаг ямар нэгэн зүйл хэлж амжаагүй байтал Йонг түүнд жижигхэн хайрцагтай бэлэг сар байлаа. Яг цаг нь болохоор нээж үзээрэй гэж захив. Зена аяахан талархал илэрхийлээд явах гэж иргэснээ түүнээс маш гинтийн зүйл хүсв. Цусд шүн эхлэхээс өмнө эндээс яваарай. Хэсэгэн зуур Йонг инээмсэглэв. Зена түүнд санаа зорж байгаад тэр үнэхээр баяртай байлаа. Гэвч тэр би хангалттай хүчтэй өөрийгөө хамгаалж чадна гэж хэлэн түүнийг тайвшруулав. Зена баг зэрэг ичингүүрэн толгой тохиод цааш алхлаа. Дотор байрандаа ирэхэд найзууд нь түүнийг хүлээж байв. Тэд хамтдаа хооллонгоо Йонгтой юу болсон тухай бүгдийг нь ярьж өглөө. Найзууд нь шууд л түүнийг шоолон
Йонг өөрт нь сайн болсон эсхийг цаашлуулан асууна. Зена сандран улайж хурдхан шиг сэдвээ өөрчлөхийг хичээв. Харин Дэвид юу ч дуусангүй. Чимээгүй л түүнийг ширтэн. Түүний нүднээс хардлагтын оч гэрэлтэгч тэр үүнийгээ маш сайн нууж чадлаа. Тэгээ тэр гинт бүгдийг нь галпаагааруу дуудав. Тэр ямар ч эргэлзээгүйгээр хүн бүрт зэгсэг тарааж өглөө. Хутга багж хэрэгсэл. Цуст 7 хоногийн үед амьд үлдэхийн тулд өөрсдийгөө хамгаалж болох бүхий л зүйлийг өглөө. Зена хойш ухрав. Тэр татгалзлаа. Бид гимт хэрэгтнүүд биш шүү дээ. Гэвч бусд нь түүн рүү маш нухацтайгаар харж байв. Одоо сайн муугийн тухай ярих цаг аль хэдийн өнгөрсөн. Энэ бол зөвхөн амьд үлдэх тухай л асуудал. Ингээд дараагийн өдөр нь үхлийн цуст 7 хоног албан ёсоор эхэллээ. Энэ удаад харгислал шөнөө болохыг хүлээсэнгүй. Гэгэн цагаан өдрөөр л хаа сайгүй цус урсч эхлэв. Яг түүний нүдэн дээр дотуур байрны гадаа 2 охин үхэлтэн зогтолж эхэллээ. Зена тэднийг салгахаар ухсгийсэн ч найзууд нь түүнийг тас тэрвэн зогсоов. Хитрхи аюултай байлаа. Тэгтэл нэг охин нь газар амьгүй болон унахан тэр. Зенагийн хамаг бие хүүт оргиж хүшиж орхилоо. Тэр амьсгалж ч чадахгүй байв. Бодит байдал түүнийг хизээнийхээс илүү хүчтэйгээр алгадаад авах шиг болов. Тэр жижигсээ дотор байрлууга зогтлаа. Яг энэ үед тэр нөгөөх бэлэнд авсан хайрцгаа саналаа. Жижирхийсэн гараараа хайрцгийг нээвэл дотор нь хутга байлаа. Энэ бол маш тодорхой мессеж. Юнг түүнийг өөрийгөө хамгаалаасай гэж хүсжээ. Зена хутга руу ширтэн дотроо зурчилтэн. Тэр юу хийхээ үл мэднэ. Гэвч гадаа хүмүүсийн хаширх чимээ тасарсангүй. Оюутнууд тусламж ирэнгүйж, уйлж, цусаа урсган тулалдсаар өрөөрөөгөө гүйн ороод цөхрөн унлаа. Дараагийн өдөр нь тэр өөрийгөө хүчлэн босч урагш алхахаар шийднэ. Тэр нөгөөх шахацсан охиныг харсан газартаа иргэн ирж түүнийг дахин олж уулзав. Энэ удаад Зена түүнд тусална. Ань насыг нь аварна гэж амлаад ганцхан нөгөөх нууц лаборатори хаан байгааг хэлж өгөхийг гуйлаа. Хэсэг тэнийэлсний эцэст охин зөвшөөрөв. Тэр Зенаг хинч байхгүй чимээгүй нууцлаг газар руу давуулан явлаа. Охин ээж нууцыг дэлгэхийн даваан дээр гинт нөгөөх дээрлэхүү охин гарч ирээд ямар ч эргэлзээгүйгээр Зенагийн нүдэн дээр охиныг хөнөөчихөн тэр. Цаг хугацаа зогсох шиг л боллоо. Зенагийн хоолой чичирж яагаад хэмээн асуухад дээрлэхүү охин зүгээр л тас хөхөрнө. Тэр ямар ч мэдрэмжгүйгээр энэ бүхэн юу ч биш юм шиг. Тэр охин угаасаа л өхөж байсан. Би зүгээр л зовлонг нь хөнгөвчилж өглөө гэж хариулав. Тэгээд Зена руу хүүтнээр ширтээд дүрмээ даг. Үгүй бол дараагийнх нь чи шүү гэж занал хийлээ. Зенагийн уур хилэн дүрсхийв. Тэр түүн рүү дайрсан ч охин түүнийг маш амархан зогсоож арчаагүй сул дороог нь шоолон инээсээр цааш одов. Яг энэ мөчөд Зена дотроо бүрмсэн сүрлээ. Тэр угаалan өрөөнд орж өөрийнхөө гин бурууг угааж аллах гэсэн мэд гараа дахин угаана. Тэр охин Зенагаас болж түүнд туслахыг хичээснээсээ болж үхсэн. Тэр одоо юу хийхээ мэдрэхээ байлаа. Цааш үргэлжлүүлэх үү? Эсвэл ингээд бууж өгөх үү? Анги дээр байдал усамл дордно. Нэгэн оюутан багш руугаа дайрч байхад хинч түүнийг зогсоохгүй байлаа. Өчн цуст 7 хоногийн үед юу ч хийсэн зөвшөөрөгдөнө. Зена дотор байрандаа буцаж ирээд ганцаараа суун уйллаа. Тэр амьдралдаа анх удаа өөрийгөө ийм арчаагүй хүчин мөхөс болсноо мэдэрч байв. Маргааш нь найзууд нь түүнийг гадагш гаргаж сэтгэл санааг нь дэмжих хичээв. Тэд Зенад хичнээн их итгэж найдаж байгаагаа санууллаа. Ингээд Зена аажмаар хөл дээрээ дахин босч ирлээ. Тэр юу ч болсон хамаагүй цааш үргэлжлүүлэхээр шийднэ. Тэр Юнг руу явж түүгээр дамжуулан нууц лабораторийг олохын тулд улам бүр ойртохыг хичээв. Тэднийг ярилцаж байх үед мөрдөгч багш хажуугаар нь өнгөрөхдөө Зена руу дохио өгөн харав. Юнг үнийг шууд л анзаарч тэдний хооронд ямар нэгэн зүйл байгаа эсхийг сэжиглэн асуулаа. Зена сандран үгүйсгэв. Байдал дөнгөж тайгширч эхэлж байтал нэгэн маш үзэсгэлэнтэй охин Юнгийн анхаарлыг татахаар хурж ирлээ. Зена тэднийг чимээгүйхэн ажиглах бөгөөд түүний дотор нэг л таагүй мэдрэмж оволцож эхлэв. Энэ бол хардалт байлаа. Тэр тэндээс явхаар эргэж хартал нэгэн оюутан түүнийг барьж ав. Хүү түүнийг өөртөө нааж хүзүүнд нь хутга тулгаад өгөнд нь орохгүй бол яг одоо амийг нь тасална гэж сүрдүүлв. Тэр Зенаг сул дорой нэгэн гэж андуурчээ. Зенагийн харц тэр даруй хуйрав. Хүүтэн бас маш хурц. Ганцхан хөдхөөнөөр тэр хүүгийн гарыг мушгин унгааж тэнцвэрийг нь алдагдуулаад хутгийг нь булааж ав.
Тэгээд энэ бол түүнийг амьд явуулж байгаа хамгийн сүүлчийн удаа шүү. Дараагийн удаа ямар ч өршөөл байхгүй гэж хатуу анхаарууллаа. Тэр залуу газар шидэж орхиод цааш алхав. Эргэн тойронд байсан оюутнууд бүгд шоконд орсон байдагтай түүн рүү ширтэнэ. Зенагийн бүх зүйл өөрчлөгдсөн байлаа. Найзууд нь түүний шахацныг хараад сандралдан гүн ирж эмнэлэг рүү дагуулan явлаа. Тэд Зенагаас нөгөө залууг яаж тийм амархан буулгаж авсныг гайхан асуух боловч Зенад хариулт байсангүй. Учир нь үнэндээ тэр өөрөө ч ямар хүн болж хувирч байгаагаа ойлгохгүй байв. Тэр уурлах үедээ өөрийнхөө хяналтыг алдаж, дотор нь байгаа ямар нэгэн үл мэдэгдэх хүч биеийг нь эзэмтчихдэг гэдгийг аяархан хүлээн зөвшөөрөв. Тэр шөнө Зена гинт сэрлээ. Нэг л зүйл буруу санагдаад байв. Тэр хөвгүүдийн өрөөг шалгахаар очтол тэд байсангүй. Түүний толгойд тэд гадаа гарч зодтолж байгаа байх гэсэн ганцхан бодол эргэлдэнэ. Тэр араас нь гүйж гарахаар ухсхийхэд найз охин нь "Ти яваач" хэмээн уйлан гуйлаа. Охин маш их айсан бөгөөд ганцаараа үлдэхийг хүссэнгүй. Зена тэн гэлцнээ аажмаар толгой тахив. Тэр үлдсэн ч шүнжэнгөө нүдээж ансангүй. Маргааш өглөө нь тэр эртлэн босч хөвгүүдийг шалгахаар яран гүйлээ. Гэвч тэнд ямар ч аюул байсангүй. Харин маш гинтийн зүйл хүлээж байв. Хөвгүүд түүний төрсөн өдөрт зориулж нууцаар гинтийн бэлэг бэлдэж байжээ. Өрөөгөөр дүүрэн хөгжим ихшиллэж тэд түүний нүүрэнд инээмсэглэл тодруулахын тулд дуулж инээлдэж эхлэв. Зена хэсэг зөөр хүшиж орхисноо нүд нь аажмаар зүүлэрлөө. Тэр ийм зүйл босно гэж огтхон ч төсөөлөөгүй. Ясангуяа ийм там шиг газар шүү дээ. Тэр сэтгэл нь маш их хөдөлж, аяархан хоолоогоор талхаснаа илэрхийлэв. Энэхүү аимшигт хар дарсан зүүд шиг газарт ч тэд түүнээс хайраа харамлсангүй. Тэгтэл Дэвид урагш алхаж ирээд түүнд нэгэн бэлэг байлаа. Их жаргалтай байлаа. Энэ ч түүний хүсэж байсан, хүлээж байсан зүйл шүү дээ. Найзууд нь тэдний дэмжин өвх харж үнэхээр төгс хосууд байна хэмээн цаашлуулна. Тэд инээлдэн баясаж Зенаг хүслээ бодохыг шаардав. Зена нүдэ анаад ганцхан л зүйл хүсв. Бүгдээрээ эндээс амьд мэнд хамтдаа гарахыг. Үүний дараа тэд анги руугаа явах боловч Йонг аль хэдийн тэднийг хүлээж байлаа. Тэр Зенэл дуудав. Зена түүнийг дахиад л шийдэх нь магадгүй дахиад зоогийн газар цэвэрлүүлэх байх гэж бодож байв. Гэвч Йонг санаанд оромгүй зүйл хийлээ. Тэр төрсөн өдрийн минь гэж хэлв. Зена таг хүшиж орхив. Хэсэр зуур юу хэлхээч мэдсэнгүй. Йонг бүр түүнтэй хамт тэмдэглэх санал тавьсан бөгөөд Зена ганцхан секундын турш "Тэлий" гэд хэлчих шахав. Гэвч энэ бүхнээс өмнө сургуулийн чанга яригчаар захирлын хоолой цуурайтлаа. Шин мэдэгдэл, шин тоглоом. Оюутан бүр өөрийнхөө хогцсны шүүгэнээс нэг хүний нэр олох болно. Тэдний даалгавар бол тэр хүнийг устгах. Харин шүүгэн дотор нь юу ч байхгүй бол тэр хүн өөрөө бай болно гэсэн үг. Тэдэнд ганцхан өдрийн хугацаа бий. Бүтгэгүйтгэл хатуу шийтгэлтэй. Айдас тэр даруй тархлаа. Оюутнууд шүүгээ рүүгээ ухсхийцгээв. Зена чичирхийсэн гараараа шүүгээлээ онгойлголоо. Хов хоосон. Түүний зүрх зогсох шиг л болов. Йонг түүн рүү хараад маш тодор "Одоо чи тэдний бай боллоо" гэв. Үүнээс хойш хүн бүр түүнийг агнах болно. Йонг түүнд өөрийнх нь өгсөн хутгийг ашиглаж өөрийгөө хамгаалахыг сануулав. Энэ удаад Зена маргалцсангүй. Маргаах аргагүй байлаа. Дотор байрандаа буцаж ирээд тэр хутгаа гаргаж ирнэ чангаар атгав. Энэ одоо зөв буруугийн тухай асуудал биш болсон. Энэ бол зөвхөн амьд үлдэхийн төлөөх тэмцэл. Тэр найзуудыгаа шалгахаар очисон ч тэд алга байлаа. Дахиад л. Энэ удаад тэр ойлгов. Тэд даалгавраа биелүүлэхээр явжээ. Зенагийн дотор айдас хурж зүгээр суугаад хүлээж чадсангүй. Тэднийг олох ёстой. Тэр хурдхан бэлдээд хаалганы өмнө хисэл зогсов. Бариулаас атгах гар нь чичирнэ. Цусч шүн аль хэдийн эхэлчихсэн. Хэн нэгэн түүнийг харахал юм бол ямар ч эргэлзээгүйгээр дайрна. Гэвч тэр гүнзгий амьсгаа аваад гадар шалхлаа. Тэрээр маш болгоомжтойгоор
Сүүдэрт нуугдсаар сургуулаар урагшлана. Тэгтэл тэр тэднийг харлаа. Нэг хэсэл дээрлэхүү оюутнууд цугларсан байв. Тэр хурдан гэгчин нуугдаж амьсгалаа хураалаа. Гэтэл гинт түүний хажуугаар нэгэн муур өнгөрөхдөө чимээ гаргачихна тэр. Түүний нүд томрон хурдхан шиг муурыг барьж авч чимээгүй болохыг хичээсэн ч хэдийнэ оройтсан байв. Бүлэглийнхний нэг нь чимээ сонсоод түүний зүг алхаж эхэллээ. Алхамаар улам ойртсоор. Зенагийн зүрх цээжин дотроо хагарах шахам цохилж тэдэнд хүртэл сонсогдож байгаа байх гэж бодордно. Харин яг түүнд хүрэхийн өмнөхөн өөр нэг оюутан түүнийг дуудлаа. Залуу хэсэг эргэлдснээ эргээд яваад өгөв. Тэд нэгэн хаягдсан газар руу ороход Зена холоос ажилна. Тэр муурыг тавьж явуулаад араас нь даах тухай бодсон ч айдас нь түүнийг хойш татлаа. Яг энэ үед нөгөөх дээрлэхүү охин яг л түүнийг хүлээж байсан мэд дахин гарч ирэв. Тэр Зенад хэрвээ үнэхээр үннийг мэдхийг хүсвэл өөрийг нь дагахыг хэллээ. Түүний үзэх гэж буй зүйл түүнийг шоконд оруулах болно гэд нэгэн баг survive. Зена эргэлзлээ. Түүний бодол өнөө өглөөрөө буцан одов. Тэр Дэвидийг ганцаараа нэг л биш суугааг харсан юм. Тэр уурчсан, бараг л ухаангүй байв. Тэр Зенад нэгэн хачирхалтай зүйл хийсэн нь. Зена түүний хувьд хамгийн чухал хүн бөгөөд түүний төлөө юу ч хийхэд бэлэн гэдгээ илчилжээ. Мөн юу ч болсон бай өөрт нь итгэхийг гуйсан юм. Тухайн үед Зена түүнийг зүгээр л согтуу байна гэж бодсон ч одоо л энэ нь нэг өөрөөр мэдрэгдэнэ. Зена түүний бие дээрх шахнуудыг анзаарч яг юу болсныг асуух боловч Дэвид үннийг хэлэхээс татгалзна. Оронд нь тэр худал хэлж бүгдийг нь хамгаалахын тулд улам хүчтэй болохоор бэлтгэл хийж байсан гэв. Тэр Зенаг өөрийг нь унттал хажууд нь байж өгөхийг гуйсан бөгөөд Зена огтхонч эргэгцсэнгүй. Тэр гарыг нь зөөлөн атгаж тайвшруулад өөрийнх нь төлөө хийсэн бүхэнд нь талархал илэрхийлэв. Тэрхүү нам гүмхэн мөчид Зена түүнд эндээс гарсныхаа дараа хамт байна гэж амласан юм. Дэвидийг унтсны дараа тэр чимээгүй хүн гарч явжээ. Дараагийн өдөр сургууль дээр Зена 3 дахь найзтайгаа таарав. Тэд хамтдаа алхах зуур Зена түүнээс шүүгэнээсээ хэний нэрийг олсныг нь асуусан ч хүү нууцллаа. Харин түүний оронд хизээж хинт ч гим хүрэхгүй гэж амлав. Зена түүнийг өөрийнх нь мэддэг, итгэдэг хിവэрэ байна гэж тайвшрахч гинт тэд аимшиг ташграан сонсов. Энэ тэдний найз охины дуу байлаа. Юу ч бодлогүйгээр дуу гасан зүгт гүйж очтол өөр нэг охин түүн рүү дайрч байв. Найз нь амиа аврахын тулд цөхрөнгөө баран тэмцэлдэж байгаад эцэст нь хутгийг нь бузаан авч хариу цохилт хийлээ. Ганцхан хормын дотор бүх зүйл дууссан ч хохирол аль хэдийн учирсан байв. Тэрээр хүнд шархтаж газар унлаа. Зена сандралд орж нэг ч секунд алдалгүйгээр түүнийг өргөн эмнэлэг рүү ухсгийв. Гэвч тэднийг очиход совилж туслахаас татгалзав. Тэр хаалгаа тас савж захирал бусд 7 хоногийн үеэр хэнийг ч эмчилгээг хоригдсан гэдгийг хүтнээр мэдэгдлээ. Зенагийн дотор уур хилэн боцлов. Тэр 2 дахь удаагаа ч бодсонгүй. Шууд л Йонгийн өрөөрөө дайран орж туслахыг шаардсан ч Йонг хүртэл өөрийнх нь хийж чадах зүйл байхгүйг хэлээд татгалзав. Хэрвээ тэр дүрм зөрчвөл өөрөө шийтгүүлэн шүү дээ. Гэвч энэ удаа Зена үүнийг нь сонссонгүй. Түүний найз өхөж байна. Өөр юу ч хамаагүй. Тэр хутга гаргаж ирэн Йонгийг сүрдүүлж өөртөөгөө хамт явахыг алуудлаа. Хэсэг чимээгүй байсны эцэст Йонг бууж өгөв. Тэд хамтдаа эмнэлэг рүү буцаж ирээд энэ удаад Йонг совилогчийг хаалаа онгойлгохыг тушаалаа. Эмчилгээ шууд эхэлж ямар ч байсан тэд найзынхаа амийг яг цагт нь аварч чадлаа. Яг энэ үед сургууль даяар эмх замраагүй байдал үүсв. Оюутнууд цаг дуусахаас өмнө даалгавраа биелүүлэхийн тулд хаа сайгүй улайр нь тулалдана. Олон хүн хүндээ шархтаж зарим нь өхлийн ирмэгт ирсэн байлаа. Энэ хооронд Зена угаалтуурын өмнө зогсон гарт нь алдсан цусаа чимээгүйхэн угаана. Түүний царай цамхиж энэ их ачааны хүндийг дааж ядан ядарч төлцсөн байр. Тэр Йонг руу эргэж хараад уучлалт гуйлаа. Тэр Йонгоос зөвхөн өөрийг нь шийтгэхийг, найзуудыг нь энэ хэрэгт оролцуулахгүй байхыг гуйв. Тэдэнд энэ бүхэн ямар ч хамаагүй шүү дээ. Гэвч Йонгийн хариулт маш хүйтэн байлаа. Тэр түүний шийтгэл бол үхэл гэдгийг мэдэгдэв. Тэгээд тэр нэг болзол тавилаа. Хэрвээ Зена цуст 7 хоногийг дуустал амьд үлдэж чадвал Йонг өөрөө түүний амийг авах болно. Зена шоконд орлоо. Түүнд юу ингэж өөрчлөгдсөнийг тэр ойлгосонгүй.
Гэхдээ тэр маргалцсангүй. Оронд нь үүнийг хүлээн зөвшөөрөв. Хэрвээ өөрийгөө золиослох нь найзуудаа хамгаалах цорын ганц арга юм бол тэр бэлэн байлаа. Тэр зүгээр л найзуудтай битгий хэлээрэ гэж гуйв. Учир нь тэднийг энэ хүнд ачааг үүрээсэй гэж хүссэнгүй. Одоо цагт буцаж ирэхэд Зена бодлосоо салж нөгөөх дээрлэхүү охиныг даган хаягдсан газар руу орлоо. Тэр багаа зүүгээ дотош ортол энэ газар бүлэглэлийн нууц газар болохыг ухаарав. Нэгэн хамгаалагч түүнийг хэн болохыг асууж зогсоох боловч дээрлэхүү охин түүнийд нэвтрүүлэх давхаа өглөө. Эндээд тэр дотовш нэвтэрлээ. Зена эргэн тойрноо хараад бүрэн шоконд орно. Энэ газар оюутнуудаар дүүрэн байх ч тэд цаашид яг л оюутан шиг харагдхаа болсон байв. Тэд бүгд баг зүүж зэвсэг агссан байх бөгөөд нүднээс нь ямар нэгэн түнэр харанхуй эвдэрч сүрсэн зүйл мэдрэгдэнэ. Тэд бол жирийн нэг хүмүүс биш. Тэд бол амьд үлдгэсэд бөгөөд амиа аврахын тулд юу ч хийхээс буцахгүй араатнууд болж хуурчээ. Тэгтэл бүлэглэлийн ахсагч гарч ирэв. Түүний гарч ирэх төдийд л тэнд байсан хүн бүр нам гүн боллоо. Тэр тэднээс өөртөө итгэхийг хүсээд хэрэв түүний тушаалыг даахал юм бол энэ тамаас гаргаж өгнө хэмээн амлав. Тэгээд тэр бас нэгэн зүйл нэмж хэлсэн нь өнөөдөр тэдний игнэнд маш хүчирхэг шин гишүүн нэгдэх болно гэлээ. Зенагийн зүрх хүчтэй цохилж эхлэв. Нэг л зүйл буруу, бүр маш буруу байлаа. Ахлагч тэрхүү шин гишүүнийг урагш дуудахад. Зена түүнийг хармагцаа түүний ертөнц тэр чигтээ хөмрөх шиг л болов. Энэ бол Дэвид байлаа. Эцэст нь бүх зүйл ойлгомжтой боллоо. Түүний шархнууд, тэгчсэн өвдөлт, нууцлсан бүхэн. Тэр энэ бүлэглэлд эсхийн тулд л энэ бүхнийг давж гарсан байж. Ахлагч түүний сүхэрхийг тушаахад Дэвид ямар ч эргэлзээгүйгээр даглаа. Тэр газар өвдөглөн суух бөгөөд эцсийн алхам эхлэв. Уг улаан галд улайсгсан тамгыг түүний арьсан дээр хүчтэй дарахад тэрээр чангаар хашгирна. Гэвч тэр эсэргүүцсэнгүй. Шүд 100 төвчлээ. Зена үүнийг цааш харж төвчж чадсангүй. Түүний нүд нулимсаар дүүрч хамаг биеийн чичирхийлэн ухарч эхэллээ. Энэ түүний мэддэг Дэвид биш байв. Энэ бол түүнийг хамгаална гэж амласан нөгөө хүү биш байлаа. Тэр эргэж хараад дотроо бүрэн сүрж уйлсаар тэндээс зүгтлаа. Тэр үүнийг хүлээн зөвшөөрч чадсангүй. Үүнд итгэхийг огтхон ч хүссэнгүй. Түүний хамгийн их итгэж найдсан хүн нь тэдний оргон зүгтхийг хичээж байсан өнөөх хар дарсан зүудний нэг хэсэг болж хувирчээ. Яг ингээд л бүх зүйл оронгоороо эргэлт хийснээр кино маань энэ хүрээд дууслаа. Удахгүй дараагийн парт орох болно. Үзсэн бүх хүмүүстээ баярлалаа.